За сайн уу. Өдрийн минь. Урилга хүлээсэн баярлалаа. Одоо бид нар чи эндээс ямар нэртэй газар очих вэ? Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р Бөхгийн өндийгээд шинэ сонгосны бодлоос цааш нэгсэн км. За өнөөдөр нөгөө цаг агаар бас өдөр нь шуурна гэсэн учраас гялс амжилт хийлээ За. Энэ удаагийн зочин маань Өвөр хангай аймгийн 9 зүүн сумын угуул Скватрын дэмчиг уяж байгаа. За тэгээд ус усын уралдаанаас бол бас нэлийн хэдэн айраг төр авсан гэж санаад байна. Бараг амжилтын хувьд бол улсын алдаартаа төгсөн байх. Гэхдээ нөгөө чанар гэдэг зүйл яригдана. За дээрэс нь мөн бас өөрөө хурдан адууныхаа хурдлах чадварыг сайжруулж үржил хийж байгаа юм уяач. Тэгээд өнөөдөр одоо бас цаг агаар докторгүй байна гэсэн боловч амжаад нэг бичлэг хийчих, нэг айлаар орчие гэдээ ингэ явж байна. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандаа Цэгимэн. Та захиал бид хүргэн 7720 1010. За одоо хоёлаа чинь Төв аймгийн Сэргэлэн сумын удаг Бөхгийн хөндөд ирээд байгаа. Хизэнээс энд сурч байгаа лээ? Энд би 2019 оноос эхлээд сурч байгаа. Тэгээд хуучин энд нөгөө энэ урагшаа чинь 7 гээд байгаа. 7-ны сунгаан гээд дээр үед манай энэ зүүн талаар ингээ урагшаа болдог байсан юм байлээ. Тэгээ яг энэ сайхан тал нутаг юм байна. Хоттойгоо ч бас ойрхон юм байна. Тэгээ нөгөө урагшаа энэ нуур тархиныг замбал гэдэг энэ замлаад бас адуу малаа гаргачихжээ гээл. Тэгээ энд сууршаад одоо бараг 7 жил болчихж байгаа юм. Тийм байна. Танай харин юу ч юм бол нилээ гайгүй уужим юм уу да? Тийм манай нийтдээ манай хашаа нэг 140 га газар ингээ хашаалцсан. Тийм байна. Тэгээд өвөлдөө бол жоохон хүүтэн тавартаа жоохон хавсрахтай. Тэгээд зундаа бол сайхан ийшээч нөгөө ялаа энэ төр багтай. Манай энэ хашаа ингээ үржлийн гүүнүүд ер нь гүүнүүдээ ирэхдээ эндээ өвөлжүүлдэ. Инжлээс ерөнхийдөө бас гүү олон болсон ч бас багталцахгүй. Тэгээд ямар ч байсан эрхчлээс бид нар бас арай өөр тийшээ бас явж магадгүйгээл одоо адуучтайгаа бас ярилцаал байна. Ногоонд бол ногоотой газар гарах болов. Хаан төрүүлж ногоо гарсан байна. Тийшээ гарч үржлээ хий гэсэн. Тийм төлөвлөгөөтэй л байгаа. Гүү мал нэлээ олон дуудсан. Ер нь хичнээн энэ үржил хийх чинь гүүний тоо толгойж явахлаа бас тодорхой одоо тэр одоо шинжилгээний талаасаа ч гэсэн төдөн тооны адуунд ижээж нөгөө цус ойртохгүй ч гэдэг юм уу тэр бас үржил юу байдаг юм бэ? Танах ер нь хичнээн тооны гүн үржил хийх юм бэ? Манайх яг нэг өнгөрсөн жилүүдэд бол нэг 100 гадгүй байсан. Танд энийг яачаарай. Одоо энэ жил бас манайх нэг азарны тоо нэмэгдсэн болохоор нэг 170-80 гоо болж байгаа юм лөө. 170-80 гоо олон гол хийж байгаа юм шүү дээ. Их бодолтой байгаа. За энэ олон дундаас ч одоо бүгдийг ярина гэж аахгүй онцгой нэг ганцны үедэнгүүгээ эзэгчтэй үзүүлээд яриа авчих уу? Ааха. Яг уу ингээд бид нар нөгөө сая ирсэн бас энэ тэндээс суглаасан гүүнүүдээ за сайхан орчиж байна. Манай адуучин залуу. Манай нутгийн дүү байгаа. За. Өвөр хангай аймгийн 9 зүүн сумын угуул. За энэ бол одоо сонгол гүнүүд юм байна те. Гэхдээ энэ одоо Монгол гүнүүд. Харин тэ сонгогдоод шилэгдэж байгаа гэсэн үг. Үгүй юу. Бүгдээрээ л өөр онцлогтой тийм гүнүүд байгаа. Яг нь ингээд энэ хашаанаас гээд ганц нэг энэ хулгуу миний одоо энэ хулгуу юу? Тий өөрийн үржил гэх юм уу? Захир хулгын азрагны их саарлгүү. Тэр саарлгүү чинь гоосогийн бие төл гэж ярьдаг. Одоо босын хурдан адууны нэг том салбар шугам баха. Тэр саарлгүүг магна айлуунд тавьчихсан. Тэгээд хээлтэйгүү би шонх найзаасаа авч ирсэн юм а эзэн мөх юм хөртнө гээд. Тэгээд энэ захир хулын төрсөндөө бөгөөд магна айлууны төл ийм хулгуу байгаа. Хидтэйгүү вэ? Энэ одоо хидтэй болж байгаа юм бэ? Энэ нэг 8 10 болж 10 хүрсэн юм уу? 8 9-тэйгүү юм уу? Тиймгүй байгаа. Анхных нь биш ээ. Анхных нь эрт төл өнгөрсөн жил нөгөө өндрөгэнд хязгаал өөрөө ам үзүүлсэн. Энэ жил соёл азраг. Миний ер нь анхны л үржлүүдийн нэг л дээ. Ийм бүү байна. Тэгэхээр эн чинь одоо хоёр талаасаа дандаа л улсын төрөө гэсэн үг шүү дээ. Аав нь магна айлон.
ээж нь захир бол ээж. Саарлгүй. Нэг иймгүй байна. Энэ бол одоо миний үржлийн үр дүнгээр бий болсон юм одоо. Энэ хол хүч өнгөрсөн жил ямар азарганд орсон юм? Өнгөрсөн жил би энийг өнгөрсөн жил чинь Севлд гарсан да? Севлд гарсан. Миний араб азарганд гарсан. Одоо тэгвэл арабын төл. Арабын төл. Энэ жил буцаагаад юундаа хийх гэдэг. Англидаа хийх гэдэг. Илүү хоорондоо зохицол нь илүү зүв болов гэж үзээд л хийж байгаа санаа л да. За хулгуунаас гадна өөр ямаргүй санал болохоор хит хидэнгүү харъя те. За. Олон гүнутраас бүгдийг харна хэрч бас хэцүү л болох. За. Энэ болохоор Бичээрийн далай. За Бичээрийн далай. Улс хувьсгалын 90 жилд хязгаарлан төрүүлсэн далай хэргээд азарганы эцэг солиог төрсөн дүүгүү байна. За. Яг ерөөсөө их эцэг нэгтэй юм байна те. Их эцэг нэгтэй төрсөн дүүгүү. Энийний төлөөд яаж авахсан? Энэ би урьдчилан авсан. Өнгөрсөн жил энэ хээл аваагүй. Энд чинь Севлдээс те. Перид. Перид тавьсан. Энэ Английн төл гарах юм байна энэ жил. Ийм юу байна. Энэ цаадгийнх нь энэ шаргууны төрсөн дөө Эрдэнэ цагаанд төрүүлсэн. Пикап шарга гэдэг. Тухайн үед бас машинаар л авч ирсэнгүй байна. Цааталтанд. Энэ шаргуу? Тий. Эрдэнэ цагааны адуу юм уу? Эрдэнэ цагаангуу. Энэ хөрөнгө. Энэ хөрөнгөө нөгөө Кинг харын төрсөн дөө. Халзангийн. Хиждэггүй энэ төлүүд нь ялаах вэ? Төлүүд нь одоо ирээл шүдлэн үрээ одоо уягдж байгаа. Бас гайгүй. Өө чи давтал доо. Чамаа гоогоо гаргах гээд давтчих. За яг хөө ингэс хийж байгаа. Энэ олоод авчвал. Одоо яг энэ Севл мүлүк гэд би араб азарганда ер нь бол миний өөрийн үржлэр би болсон одоо энэ 50-та байцснуудаа бүгдийг хийж байгаа. Одоо ингээд энэ бол энэний төрсөн ах нь улсад харигдсан. Миний нэг хөгшин хаалгууны төлөв нэг миний Перипорт гэдэг англи тавиа гарсан ийм. Энэ 50-та байна те? 50-та. Тэгээд ийм номхон байгаа байхгүй юу га? Тий. Монгол адуу бол ингээд илүүлэхгүй шүү дээ эднэр чи. Олон дундаас нь харах гээд зөөрн. За энэ наашаа. Энэ хонгоргоо наран хонгорын төл гэсэн. Наран хонгорын төл. За энэ наран хонгорын төл хонгор. Энэ чинь болохоор нөгөө англи араб азарны чинь төл. Энэ жил шинээр надад энэ нөгөө аюулгүй аваа гэд хоёр аххоо бэлгэлсэн. Наран хонгорын төлгөө дүүдөөг одоо сайн урьдчил хийж байгаа юм чинь. Тэр болох болоо гэд. Өнгөрсөн жил жавхлан шаргын эрлий дундас нь төрүүлсэн. Тэгээ өнгөрсөн 100 бас нөгөө зүүн бүстэй айрагцсан харгууны төл. Би нөгөө Цэндоторхын хүү хэрлэнд унаг багт нь бэлгэлж ирсэн энэ харгууны төлийг. Энэ хонгоргууг би сая авсан уул байнаас энэ уул байны нөгөө Чалхаас хөрөнгө амарсанаагийн ахын унгаа одоо энэний төл азраг өнгөрсөн жил нөгөө Монгол магнад айрагцсан юм байлээ. Монгол магнаа гэд уралдаан болдог штэ тий. Тэрэнд бас айрагцсан юм байлээ. Ер нь энэ олон адуунд өвс их орно үз? Тий энэ жил намар би 12,000 бодлоо өвс авсан тэгээд дуусаад сая дахиад нэг машин өвс авчлаа. 1800 бодлоо өвс. Энэ доронтын миний хавьас ирсэн юм болоо. Зөнгө өөр ямар гүнүүдийг эндээс хэлэхээр байна. Одоо тэгээд бүгд л удамтай сайн гүнүүдтэй. Одоо энэ харыгаа. Энд чинь мөн биз дээ саяны харгуу ч. Энэ харгууг болохоор би энэ нөгөө юунаас авч ирсэн. Доронтын матад сумын бэлгээ гэдэг юм аа. Бэлгээ гэдэг би хонгор мороо авч ирсэн. Энэ харгууг надад энэ нөгөө Сүхбаатарын 1980-ад онд Ядамсүрэнгийн хар азраг гэдэг Сүхбаатарын аймагт 7 илүү 8 орсон гэдэг мундаг том хар азраг мундаг сүрхэн амжилттай хар азраг байсан юм лээ. Тэр хүний ач хүүгээс тэр хар азрагтай хамгийн ойрын хамаатан гэдэг төлийн төлж үлөө авч ирсэн. Дөнгөж анх хонголж байгаагүй өрөөл үржилд ороод ир гараад гарсан төлн сая өсөд аригчлаа. Тэр цаатлын хул. Цаатлын хул болохоор би уул баянгаас авч ирсэн. Уул баянгийн энэ нөгөө
Одонгоо гэдэг штэ. За. Одонгоогийн ах нь үлээ дүү үлээ мөнгөнөө гэд ах бас байдс авч ирсэн. Тэгээ энэ хулгуунаас гарсан төлийг нь би охин төлийг нь өврангаа нөгөө ганхуу начин байдаг штэ. Ганхуу начин гэд энэ нөгөө хим минтэй наран гэрэл Борнорын наран гэрэл эдэртэй хамт бас уяа мозой байдаг. Тэгээ тэр байц өнгөрсөн жил охин дааг бас юу гэлээ 2 капад нэгэнд нь төрүүлээд нэгэнд нь айргцсан гэлөө тийм сураг сонсгож ирсэн. Энэ жил шүтлэн байц бас капад бүртгүүлсэн байгаа л гэдэг жил энэ холны төлөв. За энэ хонгорыг. Энэ хонгор магна айлууны төл. Магна айлууны төл хэд байгаа юм уу? Магна айлууны төл 2 гүү байгаа. Магна айлууны төл 2 гүүний маань төлөвд бүгд улс орсон ш нэр хоёлоо. Наадхыг гэж яхаа яриад байгаа. Би чи магнагийнхаа фэн штэ. Төлөвдийн сураг тавиал эдгий. Ер нь яах вэ тэгээд бид нар сайнгүү гэж ярьдаг. Сайнгүү бол мэдээж сайн. Одоо мэдхгүй одоо хурдан одоо бий болоход одоо ээжийн оролцоо бол маш чухал. Гэхдээ сайн азраг бас азрагыг бол ерөөсөө юмны гадна үлдээж болохгүй л гэж би боддог. Одоо бид нар чинь сайн гүүнүүд гээл хүмүүс гүү сайн гэж яриад л байдаг. Гэхдээ тэр гүүгээ юу гэж ярихлаар дандаа л тийм азрагны төл гэж ярьдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэ ер нь явж. Тэгэхээр би бол азраг бол одоо ч гэсэн чухал гэж боддог. Тэгээ магна айланаас надад 2 гүү ирсэн. Тэгээд хоёлынхан төлөө бас орчлоо. Над дээр ирснээсээ хойш. За. Аль бүст орсон юм бэ? Энэний төл юунд яасан юм аа? Өмнө говийн бүсэд шүдлэн үрээ айрагдаад тэгээ би намар нь нэг эзоо гэд нэг дүүдээ бэлгэлцээ. Тэгээд өнгөрсөн жил уг нь хязаалан энэ тамир энэ жавын сунгаан монгонд дунд сунгаан дээр нь төрүүлж яах гэсэн. Тэгээд наадмын дунд сунгаан дээр тэгээд ар дээр нь ханиацсан гэсэн. Тэгээ энэ жил ямар байгааг нь би сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш охин гарсан. 90 гарааг, 90 адаг гарааг. Энэ цэцгийн там хэний там вэ? Энд чинь нөгөө хэн Монголын тамга штэ. Монгол ах ийм тамгатай юм уу? Тий. Энэ алга нь болохоор тэр бас Монгол ах хатаа юм шүү дээ. Тий, нөгөө тэднийхнээс нэг улсад дааг тавалсан шүү дээ, халдсан дааг. Тэр чинь сая ихмөр болоо сая увсад бас тавалцсан. Тэрний тэр доотлын дүүний алга юм байгаа юм. Эцэг их солиог юм уу? Энэ алга. Эцэг өөртөө. Эцэг өөртөө. Ихнийхтэй шаргалзан гүнх нь л. Энэ Ганбалын хонгорын ээж. Ганбалын хонгор гэдэг чинь энэний ээж чинь чахлын шарах төрүүл биш ээ. Энэний төл тий. Энэний төл чинь чахлын шарах төрүүлсэн. Тухайн үед хязаалыг хурдан байж байгаа төлгөө болцсон. Энэ боргоо энэ мандахын бор гэд азраг асхтад баг хязаалан гэлөө шүдлэн өнжөөд баг 7-8 орсон бор азрагных нь эцэг солиогоо төрсөн дүү гүү байгаа энэ боргоо. Тэгээ анхныхын төл ирээд над дээр шүдлэн өрөө одоо уягчл байгаа. Айгу хурдан юм бэлээ. Тийм гүү бай. Энэ KH гээд би бас нөгөө гүнүүд дээр далан дээр нь KH гээд арж байгаа нөгөө хаан гшин гээд. Ирээдүйд юм биш үү тий. Ирээдүйд яг энэ нөгөө хийж байгаа одоо энэ үржлийн ажил маань өргөжөөд хаан гшин стат гээд одоо үржүүлгийн газар болохолоо гэж бас гордоо. За. Энэ хулгуу. Тий нөгөө давдууж манлаа яруугийн төрсөн дүү. Яруу ярэ. 25 та төлн бүсдээ харагдсан. Сая би уул баян сумын хариат нөгөө чалхаас өрөнгө амарсанаа гэдэг хонгор морьтой ах үгээс 12 гоо авсан. Тэрэнд ирсэн юм аа. Гэхдээ энэ тамга нөгөө одонгоогийн тамгатай юм байлээ. Тэгээд таалагдаад авсан. Тэгээд энэ чинь офицерын адуу те. Офицергийн азарганда энэ гүнүүдийг өгөхгүйд бэлтцсэн байгаа мó. Тий, бэлтэж байгаа. Энэ талд хэдэн хөгшин гүнүүд байгаа. Хөгшин гүнүүдээ хараад хөө. Тэн дунд бас юм байгаа баха. Бага. Нөгөө хамгийн анхны авсан гүн чи хаана байгаа? Хамгийн анхны авсан. Тий, ягаа нөгөө нэг сайнгуу авлаа гэд яриад сая яриа өстэй замд. Тэр гүн маань байхгүй болоод төл нь одоо тэнд бас байж лээ л да. Хоёр төл нь. Энэ гадаа юу салхины адуу юм уу? Тий? Хөгшин гүнүүд
энэ төр чин бол яа харахгүй л одоо ашиглага үнэхээр их шаардсан шүү дээ. Дотор бицүү зүчээнд яг л бараг л хүн шиг чухал байлгаж ижил зайлууд өдөө зэрэгтэй байлгаж байгаа юм л да. Энэ хоёр шаргагүй энэ хонгор халзангуу гурав нөгөө чимдуугийн халзан гэд азар яригдсан шүү дээ. Их хурдад төрүүлсэн. Тэрний эгчдүү гүнүүд. Төвшинбаяр ад өгсөг үү? Төвшинбаяр адуу. Энэ халзан. Энэ хонгор халзангууны төлн улсад зургаалсан энэ одоо манай Сэргэлэнгийн нөгөө Сэржээгээ залуугаас авч ирсэн. Тэр халзаа азрахтай шүү дээ өөрийнх нь. Тэрнийх нь ээж байгаа юм. Энэ наадлын хонгор халзангуу болохоор энэ нөгөө юунаас Даргангийн Улаан сайдын авраг зээл мөрний эзэн Доржихүү ахын унгаа одоо нөгөө тэднийхээс чинь нэг 100 саяар гүү зарагдсан гэдэг нэг отхон сэлэнг авсан гэсэн нөгөө Зэхэр Хязаалангийнх нь ээж. Тэрнийх нь эгчдүүгүй юм. Эгч нь юм уу дүү юм би дүүгүй юм уу тэр юмдээс яг сайн мэдэхгүй. Тэгээ энэний төл яаж зогсож чам дээр уйлцсан юм уу? Над дээр ирээд нэг охин гаргачаалаа. За одоо энэ хиддэг үү? Энэ одоо ахуул өөрөө гайгүй л гэдэг юм. Энэ тэгээд одоо жоохон бас хижиж яваа болол жоохон өнгөрөөд байгаа юм байлгүй дээ гээл. Тэгэл бас нэг юм хөө битүү юм л байлгаад байгаа. Тэр халтаргүй. Тэр халтаргүй энэ хоёр төлн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрүүлсэн гээд би нэг Сүхбаатар аймгийн нэг багшаас авч ирсэн. Тэгээд надраа гараад нэг охин гаргаалгаа. Тийм тэгээд бас хөжиж яваагүй юм аа. Энэ бөксөнд яваа энэ халингуу. Энэ халин уу? Энэ 67 дугаартай халин уу? Би энэ тулга найзаас авч ирсэн. Энэний эр төлн энэ говь сүмбрийн нэг хаврын бустай айгу хол төрүүлсэн. Саарлах юм уу, зэглэх юм уу? Хүмүүс одоо төсөө янз бүрээр л яриад байна. Энэ нэлээд өгш. Энэ бараг 24 мөр хүрч байна. Энэ нөгөө Баку аксны нөгөө бал алаг гэдэг улсад соёлын төв төрүүлсэн. Тэрний төрсөн дөөгүй юм. Гэхдээ ихнийхтэй төрсөн дөө. Тэгээ анхныхын төл над дээр ирээд би нэг бүр ховдоос нэг хүнээс авч ирсэн. Нэлээд өгшөрсөн. Тэгээ жоохон ороо хийлтэй байж магадгүй. Гээл. Энэний төлөд юу нь яаж зогсон бэсэн тэгээд. Тэгээ над дээр анх ирээд нэг халуу халзан. Миний цэвэр азган тавиад нэг халуу халзан гарсан. Тэгээд уг нь хөл нэлээд түргэн байсан. Тэгээ нөгөө бас хөлн жоохон болж өгөхгүй. Тэгээд азраг болгоод одоо манай нэг найз дээр л байгаа. Хөгшин гүнүүд чинь бас тордоо төл авахгүй бас давхар ирсэлтэй. Тэгээ одоо яах вэ? Нэгэн тал одоо ингээд нэгэн цаг үе дүүрдүүл нь хурдалсан. Ийм буянтай одоо мал чинь тэгээд ерөөсөө яаж чадахгүй байгаа юм аа. Яаж чадахгүй ингээд тусна асраал тижээгээл 100 бид нар чи адуугаар явхлаар адууны хөл гүйцэхгүй. Тэгэл яг харгалаа барьж шишгүүлээл тэгэл ойрхон тиймэрхүү маягаар л явж байгаа. Энэ боргуг энэ нөгөө халзан сумын памбаг гэдэг тэр нөгөө кинг харыг уйдаг нэг дүү хүүгийнх тэрний гүү байгаа юм. Тэгээд манай азарга 50 гээ ирцэн л байгаа. Төлн бүсэд аригдсан юм бил. Юм гаргасан бол нэг л түнж авч байгаа шүү дээ. Шарт тасаа. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. За яхаа азаргнуудаа танилцуулах уу? Тэгээ азаргнуудаа танилцуулъя. Энд ямар гүнүүд оролцсон юм да? Дахиад бас хөгшин гүнүүд байгаа юм байна. Хөгшин гүнүүдээ нэг хүмүүс аа. Хөгшин гүнүүд маань ингээ үе шаттай гэдэг хаа. Энэ жаргалахын шаргуу. Нөгөө шаргал юм тий. Энэ алаггүйний төл улсад аригдсан. Хэд он? 2014 онд гэсэн баха. Би тэгээд сүүлд нь авч ирсэн юм аа. Релиз дарагчсан. Хиний нэртэй юм бол ямар адуу аригдсан бол? Релиз дунд насанд яг хиний нэр дээр аригдсан гэдэггүй манай шонх найз маань яажсэн. Энэ цаатлын хулгуу болохоор нөгөө цэргийн үгийн хэр мөрний ээж. Цэргийн хүү гэж аль нөгөө танай Сүхбаатарын уу цаатлын Сүхбаатарын нөгөө
Одоо энэ шүүхийн шийдвэр үүсдэг гэж байна. Шалтаа болоо цэргийн хүн бэ. Тэдний хэр мөрний. Тэр худуу. Тий. Тэр цаатлын харгүй болохоор хамгийн хөрлөө ахын нэг соёл өөрөө амуу зүжээс хар. Тий, ногоо. Тий. Тэрний ээж. Энэ Гэхдээ энэ миний гүү биш шүү. Энэ манай энэ нөгөө гөгшингүү би тэгээд эзний наазах хазрын тавихгүй юу да тэгээд аваад ирсэн. Тэгээд тэжээж байгаа. юм аа. Энэ яг ороо гарсан оноо. Монгол оноо. Энэ яадаг харгүй юу? Энэ бас нэг сайн юм гаргадаг харгүй гэж хүнээс авсан юм аа. За. Тэгээд тусад нь жоохон тэжээг маягтай байгаа юм. Тий. Ер нь жоохон юм том цэлүүхэн байж энэ зүчээч нөгөө агаар сэлэлт мэлэлт нь хараад байна. За энэ миний Себл Мулук гээд азраг. Тэгээ энэ Кармелда Пауст гэ азрагны төл. За Кармелда Пауст гээд азрагны хамгийн өндөр амжилттай төл нь өөрийнх нь амжилт уралдааныхаа амжилтаар өөрөө 2018-аас 2021 оны хооронд уралдааныхаа амжилтаар Оросд нэг тэрмэлэгдсэн азраг. Нөгөө Рахпа гэж сайт байдаг шүү дээ тий. За. Рахпа гэд одоо манай үржүүлэгч нар залуучууд бүгдээрээ мэднэ л дээ. Тэрэн дээр 18-аас 21 оны хооронд нөгөө уралдааныхаа амжилтыг яах юм бол энэ Себл Мулук гэдэг энэ азраг нэг тэрмэлэгдсэн юм азраг. Тэгээд Монголд ирээд анхныхын төлд шүтлүүрээ одоо тэгээд уралдааны бэлтгэл нь хийгдэж байгаа. Хийгдэж байгаа юм уу? Ийм азраг байна. Энэ Себрис Крик гээд 2015 оны унаг азраг. 15 оны унаг. Энэ өөрөө Галилегийн бие төлөө. Энэний төрсөн ах их эцэг солиогүй төрсөн ах нь энэний ээж Далфария гээд Францад төрсөн гүү байгаа. Тэгээд тэр Далфариагийн гүүг дандаа Галилед тавьж ирсэн байлээ. Тэгээд энэ чинь 15 оны унаг энэний яг эцэг солиогүй төрсөн ах нь Капри гээд адуу 2017 оны Европын авраг. Энэний бас нэг төрсөн дүү би авах гээд авч чадаагүй 21 оны унаг Tower of London гээд адуу. Тэрийг нь болохоор энэ нөгөө Эйден Патрик О'Брайен гээд одоо дэлхийд нэг тэрмэлж байгаа уяач байгаа шүү дээ. Нөгөө Ирландын Кулморын тэр үежээс нь тэр Tower of London болохоор Saudi Cup төрүүлсэн, Dubai Cup төрүүлсэн, тэгээд Kurach Cup төрүүлсэн бас лаг адуу. Өөрөө баг 10 тэрбум шахуу төгрөг уралдаанаас хоцсон тийм нэг тав. Тэрний бас төрсөн ах нь их эцэг солиогүй. Энэ өөрөө гүрэн уралдаанд 2 төрүүлсэн. Ирландтай азраг болцсон байсан адаг. Сая өнгөрсөн намар аваад сая энэ нөгөө хил хаагдахаас өмнө орж ирсэн. Энэний төрсөн ах トゥ нар бүгд Европын авраг болдог нь болоод бүгдээрээ лаг давхцсан. Өөрөө ч гүрэн уралдаанд төрүүлсэн. Тэгэхээр бас гайгүй болол гэж гордод байгаа шүү дээ. Өөрөө Галилегийн төлөвтэй. За энэ бас энэ жил 100 одоо сая өвөл ирсэн. Офицер гэдэг нэртэй. Тэгээд нөгөө 3 сарын 18 төрсөн юм байлээ. Тэгээд нөгөө Дубайгийн төл. Тэгээ ээж нь Хидрагана гэд гүү байгаа. Ээж нь Английн авраг болсон. Ээж нь Английн авраг. Ээж нь бас олон төрүүлсэн, 4 төрүүлсэн гүү. Энэ ээж нь 2017 оныхын. Ээжээс нь энэ ч 22 оных. Ээжээс нь нийт энэтэй нийлээ 4 адуу гарчаад байгаа. Дөрүүлээ групп уралдаанд төрүүлсэн. Энэ өөрөө групп уралдаанд 2 төрүүлсэн. Black type адуу. Black type амар азрах нуттай юм шүү. Black type horse гэдэг нь болохоор яг уу ер нь бол амар л да. Энэний ээжийнх нь төрсөн эгч дүүнэр бас л дандаа л Ирландын авраг, Английн авраг болчихсон. Энэ бол их талаасаа бүх талаасаа одоо үе удмаараа хурдалж байгаа ийм адуу. Аав нь Дубай. Тэгээ өөрөө эн чинь бас сэрвэний өндрөөр миний энэ арабтай бараг адилхан шахуу. Ийм юу байгаа тэгээд. Энийг маань нөгөө энэ сая авсны ар дээр нөгөө
Сауди Арабиас хүн авъя гэд надаас гоогаад исэн чи. Тэр чинь юм уу те? Инстаграмаар орж ирээд нэлээд гойсаа. Тэгээд би одоо бас өөрөө зорьцсон учраас тэгээд хөржил хийнэ гэд ирсэн юм байна. Манайхан ирснээс нь манай мундгууд хараа юу? Ер нь уячдыг харсан юм уу? Харсан. Энэ даваа хугаа нэг ирж үтсэн. Тэгээд нөгөө аюулгүй аваа ах хоёр ирж үтсэн. Тэгээд нөгөө манай эзэн мөнхийн мөнх эрдэнэ ирж үтсэн. Энэ би бас Монголд нэлээд дээгүүрт орох англи адуу болов л гэж бодож байгаа. Тэгээд одоо яг хуу эдний чинь үр төрөл гараад уралдтал бас 3-4 жилийн зай байна шүү дээ, тий. Тэгээд миний бас хайртай азраг гэх юм уу. Тийм баг шиг байна. За энэ миний Perryport гэдэг энэ 2019 онд энэ Цэндатор манлай шонх эзэн мөнхийн мөнх эрдэнэ халдарт бид нар нөгөө бөөндө Ирланд яваад тэгээ Ирландын Coolmore гэж зүчнээс авч ирсэн. Энэ өөрөө Америк төрсэн унаг. Warfront гэдэг одоо нэлээд өгшөрсөн азраг л да. Warfront чи өөрөө Америкийн бас тухайн үед хамгийн лаг азрагнуудын нэг юм. Эд үедээ. Тэгээд тэрний төл Agent Galilei-гийн төлөө. Тэгээ энэ Northern Dance-ийн 3-4-ийн үржүүлгээр бий болсон одоо. Тий. Ирээд зайлвал би энэ нөгөө Сүхбаатарт үржил хийж байгаа нөгөө энэ нөгөө бичээрээр хураалгаж жагаад азрахтаа ноцтолтуулаад тэгээ энэ хөлийн жоохон гимтээсэн юм аа. Тэгээ ингээ барьж гişүүлээд байгаа. Энэний маань анхны төл соёлон болж байгаа. Анх ирээд эн чинь 7-2 гаргасан. 7-2-ээс нэг нь хөлн муудсан. Нэг нь одоо яг гүүгээ хурааж, хоёр нь гүү хурааж байна. Тэгээ дөрвөөс уягдсан 3 нь уус хөсөд орсон. Нэг нь одоо уягдж байгаа бас. Тамир дээр ирээд. Тэгээд яг хуу соёлонгоос хойш одоо хязаалан өрөөнийг 2 байгаа. Шүтлэн ганц 2 байгаа. Энэ жил дааг нэг 2-3 байгаа. Тэгээ яг хуу би нэг даагмаа гайхтар уйхгүй байгаа даа. Зүгээр зам үзүүлээ тавина гэх. Тэгээ энэний маань гарсан төл болгоо хурдан байгаамаа. Ер нь их гүү хамаарахгүй л байгаа юм да. Яг нэг хайктар муугүй бол тавиагүй. Гэтэл гүү ялахгүй л хурдан байгаа. Сайн уу? Танаа оруулахгүй. Яг энэ өөрөө тэгэл Америкад бол да. Тэгээ одоо яг одоо нөгөө хүмүүс ярихлаар л энэнд гүү тавиа гэдэг байгаа нөгөө яг энэ чинь нөгөө өрөөд удцсан бүлүүдийг нь мэдчихэж байгаа болохоор энэ бол гарсан төл болгоно л хурдан байгаа юм. За энийг бас би нодлон урьдчилан намар Английн Тоттерсейл гэдэг дуудлагуудаас авсан. Ер нь яг хуу дэлхийд дээр чинь 1 номерт Америкийн Кинланд орж байгаа, 2-т Английн Тоттерсейл чи одоо хамгийн том дуудлагуудтай л да. Тэгээ би энэ офицерэгч тэндээс авсан. Энийг би нодлон урьдчилан шүтлэн өрөө уралдаагүй Английн дуудлагуудаас аваад тэгээ нөгөө ганц адуу Англиас авчихлаа ч нөгөө наашаа авчирч чадахгүй. Тэгээ аргаа бараад өвлжүүлээд хавар нь Ирланд явуулаад тэгээ Ирландаас энэ нөгөө Мортингийн нараа эмчийн нөгөө азрагнуудтай цуг авч наашаа гаргаа. Тэгээ энэ өнгөрсөн жил хязаалаа өрөө бүр үржлийн ар дээр ирсэн. 100 наадмын ар дээр. Тэгээд энэ жилээс сурааж байгаа юм уу? Одоо энэ жил азраганд гарах гэж байгаа соёл одоо. Энэ нөгөө Lofto Vega гэдэг азрагны төл. Lofto Vega-гийн азрагч нь бол 2024 онд үр төлөвийн амжилтаар Европт нэг тэрэмлэгцсэн азраг штэ. Тэгээ нэг юм соёл азраг байгаа. Одоо азрагсаад дээр энэ хашаагаа мосч гараад манай гадаа байгаа азрагтай задлтаад хөзөөгөө барилцсан. Зөвхөн тийм биш штэ. Тэгээ яг энэ жил гүү уроондоо энэ чихмэх толгой молгоо энэ хайрцаг марцаг лагаалаг юм. Тэгээ соёл өөр. Ингээд надад одоо нэг араб тэгээд нэг Америк азраг, бусд нь бүгд Ирланд, 3 Ирландд төрсөн. Тэгээ нэг Оросоос ирсэн англи ингээд 5 англи азраг, нэг араб азрагтай ингээд 6 азрагтай энэ жил үржилт байхгүй байж энэ да. Чиний азраг нь сайн юм байна уу? Азрагнуудыг. Танаа азрагнууд бас үн хашийн хувьд бол нэг хямдхан азрагнууд байхгүй болов гэж бодогдоод байна. Удам хөшлийн сонслоо. Тий, ер нь яг хуу би ер нь бол ингэж боддог. Одоо ингээд эхлээд бол ингээд
морь хурдлуулах сонирхолтой байсан бол одоо ингээд яаж хурдан адуу бий болох вэ гэдэг дээр бол одоо айгуу том өрөөдөлтэй болсон гэх юм уу. Тэгэхээр одоо Монгол азарга тэр бай, англи, араб одоо цэвэр азаргач бай. Бид нар энэ нэгэн тал энэ Монгол адуугаа үржил хий гэвэл би бол азарга ерөөсөө муу байж болохгүй гэж боддог. Тэгээд түүхээс авахгүйж тэр Монгол адуу, Монгол сайн азаргач гэсэн үнэтэй байж ирсэн шүү дээ. Тэгээд үнэхээр одоо топууд бол дэлхийд дээр ч гэсэн л үнэтэй байгаа. Тэгэхээр яг би өөрөө одоо яг өөрөө яваад ингээл өөртөө зориулж энэ одоо үржилтэд зориулж авсан болохоор манай азар нь жоохон үнэтэй л дээ. Харин тийм байж магадгүй. Удмын сонсгол яг тэгээд энэ чинь нөгөө удам чи ер нь гол баримжаа олчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь тэрийн сонсголоор бол за ер нь одоо нөгөө толгой адуун одоо нэрлэгдээд байгаа адуунуудын азаргнуудын бол удам бол бүгд ороод ирсэн юм байна л гэж харж байна шүү дээ. Тий яг уу одоо над Галлигийн төл азарга байна. Дубай байна. Lofto Vega байна. Warfront байна. Тэгээ Орос азарга гэх юм бол энэ Орос араб Sevil Muluk, Carmel Dove House тий хамгийн өндөр амжилт үзүүлсэн төл байна. Тийм тэгээд яг уу мэдээж бас Монголд өшөө илүү сайн азаргнууд одоо байгаа. Тэгээд манайх бас нэг өөрийн гэсэн нэг өнцөг юм болоо тий өнцөг гэх юм уу. Айгу хөөрхөн болоод гараад ирсэн тэр. Энэ маа нөгөө Ирландтай гүү хурааж исэн болохоор одоо нөгөө азаргасаад байна. Азар ер нь бүгдээрээ амар азаргасж байна. Тэгээ энэ нөгөө энэ цэвэр азаргнууд чинь нэг соёолон моёлонд нэг гүү хураах дуртай биш байт юм шиг байна. Оо хураана. Ялгаагүй хураа штэ. Хашааргаа илчих. Наатли хээрн гарах нь нөгөө. Гарна. Ай за одоо бөөнөр. За тэгээд жоохон нааш яваад энэ имийг гэсэн гаргаа бүгднийг ингээ угуулдаад дурсаатай. Яг. Чао. Инстинкт. Авирахс тэ. Одоо өөр амар болоод байна. Аргагүй. За болно ууцлаараа. Энэ Sevil бол өөр алчих гал байгаа. Танил бүтээгдэхүүн байна. Энийг хэрэгэлдэг юм уу танах? Тий манайх энэ чи одоо шарх сөр мөрөв тиймэрхүү юмд хэрэгэлдэг баг тий. Тэгээ ингээл энэ TRM гэдэг одоо яг хуу одоо цэвэр азаргнууд зөндөө орж ирж байна. За цэвэр гэлтгүү ч гэсэн одоо Монгол одоо энэ хурдан морины соёл энэ үржүүлгийн одоо энэ юу ч бас дараагийн төвшин рүү гарч байгаатай холбогдуулж биднэрт одоо энэ мал имлэг болон одоо эмчилгээтэй холбоотой төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэгжилж байна. Тэгэхээр ялгаагүй энэ TRM бүтээгдэхүүнүүдийг бас бид нар авч хэрэгэлдэг. Ер нь бүтээгдэхүүн одоо гол хэрэглэж байгаа нь тэдний бүтээгдэхүүнүүд байна доо тий. Тий. Танах ямарыг хэрэгэлдэг вэ? Нөгөө адуунд гардаг эрсдлүүд ялгаагүй бүгд гарч байгаа юм чи бид нар одоо яаж шичээгээд танах ч гэсэн бүгднийг хэрэгэлдэг юм шүү. Русский овёс гэж байна. Аминофит гэж байна. Бүгдийг хэрэгэлдэг юм байна. Соромсны андманд гэж. Витамин С эдгээр чинь цэцлэлдаа юм уу танах чинь хэрэгэлдэг баг бүгдийг хэрэгэлдэг юм. Одоо тэгэл ялгаагүй энэ манайх гэлтгүү ерөөсө бүгд энэ үржүүлэгч нар бүгд л үржүүлэгч гэлтгүү л дээ адуутай хүн болгон л зайлал. Энэ русский овёсыг хэрэгэлдэг энэ хэр байна? Гайгүй. Энэ одоо хамгийн болцоотой л гэдэг байна. Ой тамшигтэй байна. 40 дотор юмнууд ерөнхийдөө хоёлаа татчихсан байх. Одоо ер нь болсон уу? Дууссан гэдэг. Одоо болсон байлгүй. Азаргнуудад танилцуулсан юм чи тий. Голны яг хоо манай азаргнууд би яг хоо нөгөө одоо мэдээж одоо нөгөө үржүүлэгч нар чинь азарга оруулж ир зарж байгаа хүмүүс байгаа. Өөрсдөө явж байгаа хүмүүс ч байгаа бах. Би ч яг хоо бас нөгөө энэ англи талдаа бас нэг нэлээ өөрөө судалж зорж явж авсан болохоор азаргнуудтай илүү хайртай.
Адуу мал та чинь танилцлаа, зүчээгээр чинь ч орлоо, хашаараагаар чинь ч орлоо. Ер нь маш их юм зарцуулж байна. Хичнээн жилийн хөтөлмөрийн үр шин байна. За анх адуунд буюу одоо сүүлд одоо шинээр адуу анх хурдан адуу худалдаж авч эхэлсэн үе бол 13 он. Тэгээд гүүнд нүүж гисэн тийм одоо манай нэг нутгийн ах Өрөнгө аймгийн Сан цумын уул Сэрсэнгийн ган болд гэж ах байт. Тухайн үед л ах уу надад заахын дөө ер нь за яг хурдан адуул яах вэ? Гүү айгуу чухал байдэн шүү гэл. Тэгэл 16 оноос эхлээл гүү малт цуглуулж эхэлсэн л дээ. Ер нь яг гүү арай үнд орохын өмнө ч юм уу. Эсвэл дөнгөж хүмүүсээс гүү сонирхолж эхэлж исэн үеч ч юм уу. Тэр үеэс л цуглуулсан да. Одоо 10 жил гүү цуглуулж байна. 170-80 гүү цуглуулсан юм гэдэг чинь амар. Тий, яг энэ жил би нэг сая шинээр 2 азар гарсан учраас 70 гүү нэмж авлаа. Ер нь бол тэгээд нэг 100-аад гүүг нэг 10 жилийн хугацаанд цуглуулсан. Ер нь бүгд л цуглуулсан гүүнүүд. Надад одоо дээрээс ч гэдэг юм уу өвлөгдөж дамжиж ирсэн нэгч одоо байгаагүй. Тий. Цуглуулсан. Гүү мал бол бас гайгүй сайн гүү мал бол үн хаяал авчдаг юм шиг дуултад байдаг тий. Тий. Хамгийн анх чинь би одоо хүмүүс гайхлах. Би ч одоо өөрөө унах машингүй ор хоронгүй явж байхдаа л хүнд машин лизингээр авч өгөөл. Тэгэл гүү 50 саяар бодоод 50 саяын үнэтэйг 16 онд авч лээсэн. Тэгээд тэрнээс хойш яг вэ. Манай энэ эзэн мөнхийн мөнхөрдөн гээд Монгол Улсын алдартай яж байгаа. Сүхбаатар аймгийн одоо хүмүүс мэднэ Магнаалунаар нь одоо найзынхаа одоо дэмжлэгтэйгээр гэх юм уу, зөвлөгөөгөөр гэх юм уу хамтраад олон сайхан гүү авсан. За мэдээж зарим нь бол нэлээд боломжийн үнээр авсан. Ганц нэг гүүч бас үнэтэй авсан. Гэхдээ боломжийн үнээр авсан гэдэг нь бас тийм муу гүү гэсэн үг биш. Нөгөө өгөх гэж байгаа хүн бас сэтгэлээд ивсээд авах гэж байгаа би ч бас үсээд ингээд тэгээл бас адуутай холбогдсон сайхан ах нараас гүү авсан. Тийм. Тэгээ одоо би чинь улс бус төлн орсон нэг 10 гаруй гүү байх шиг байна. Улс бус орсон адууны ихч дүүнэр гэх юм бол бас нэг 30 нийлээд нэг 40-50 тийм гүү байгаа болоо. Тэгээ сум орон нутгийн чанартай одоо төлн халзанд Сүхбаатар юу хий хасахтад юун төрүүлсэн аригцсан гээ явах юм бол 100-аар бүгдээрээ л удамтай л та. Яг л тийм. Тэрнээс биш бүр алсын тэрний тэр гэдэггүй бол бараг л байхгүй. Ер нь бол нийтээрээ. Одоо миний зорилго ч юм бол одоо сайн адуу бий болох л зорилготой болчихлоо л да. Тэрнээс биш одоо тэртээ тэргүй би бүгдийн өөрөө оролдохгүй нь бол айгүй ойлгомжтой. Одоо 170 гүнээс чи ойролцоогоор 170 80 ч болж гинэ үү. За нэг 150 гүн унгаллаа гэж бодоход нэг ойролцоогоор нэг 70 ч юм уу 90 байх байлгүй дээ дунджаар. Тэгэхэд одоо би өсрэл нэг 10-ыг барьж авах байлгүй дээ. Одоо бодвол тэгэл бас хурд туваана гэсэн тийм л бодолтой байгаа л да. Ер нь бол ирээдүйн хурдыг тодорхойлох бас энд ер нь үржлийн төв ферм байгуулах чал юм байна л гэж холын төрөж харж байна. Яг манай би ч 19 оноос хойш энэ хашаанда байгаа юм. Дунд нь бас Сүхбаатар руу адуу мадуугаа явуулж исэн л та. Энэ жил бол бид нар нэг жоохон ногоо бараадаад үржлээ хийх бах. Хаана аль аймгийн айл нутагт ногоо сайхан гарах нь тэрлөө бас багаараа зорж ичнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээ ер нь яг уу энэ дэлхий ч гэсэн тэр зөвлөрөөгөө л явж л авах шүү байна л да. Ингээд одоо Монгол ч гэсэн одоо хуучин нөгөө нэг тэдний адуу сайн гэж ярьдаг байсан бол ирээдүйд магадгүй тэдний үржлийн газар гэж яригдах байх л та. Одоо Мордон гээд бас үржлийн газар бий болж байна. За Гамбаярих ч одоо юу гэдэг юм аа. Гамбаяр гээд залуу бас үржил сайн хийж явах шиг байна. За мэдээж одоо нөгөө бидний өмнө яваа гэж би хэлмээр байна. Одоо би бас ч зөвлөгөө юм авъя гэж байнга холбогдтiin. Энэхэн хадаа тий. Хадаа ч юм бол бас л өвлгөр шишээ супер үржүүлэгч. За сүүлийн үед одоо наран гэрэл маш хөдөлмөрч бас сайн азаргнууд дээр сайн үржил хийж байна. За миний харж байгаа одоо энэ ононгийн бэлгүүтэй гэдэг ононгийн үрг. Ороо ярих гэж байна. Амар сайхны бэлгүүтэй бас би лаг үржүүлэгч гарч ирэх болов
гэж бас бодож байна. Тэгээ мэдээж одоо дорд борноо ингээд одоо монголч аюул олон цэвэр азрахтай боллоо. Бүгд л өөр ингэсэн нэг тийм үржүүлгийн юмнууд одоо ингээл бий болох байх л гэж харж байна л та. Тэгэл тэдний л нэг гэлгэж одоо өөрсдөө одоо манай баг бол тэгж л бодож байгаа. Сквадрын дэмж гэдэг хүний нэр бол Баяр наадмын улсын засгийн газрын тогтоолттой бүс уралдаанууд дээр нэлээд явж байдаг л да. Ер нь хэд болсон бэ? 7-8 руу төгсөж байгаа юу? Тий. Одоо би чинь ус уснаг 7 адуу өөрхийн нэр дээр одоогор оруулаад байна. Тэгээд одоо энэ жилээс орох байл гэдэг. Дандаа өөрөө үржлээ адуунууд амал юм баг. Аммал юм байгаа. Бага юу? Би чи хамгийн анх ер нь миний яг өөрийн унагнаас 1 2 унгаа одоо 2 л орсон юм байна. Тэгвэл ихийнх нь амал юм шүү дээ. Тий. Яа тэгэхээр миний чи одоо үржүүлгийн одоо юу ч юм бол юу л яаж штэ. Төрүү чин соёл нь л болж штэ. Одоо анхны азрын чиний амжилтыг чинь ихийнх нь бага нас байдаг үстэй. Тий. Тэгэхээр би нөгөө ийм үржлийг игээд бас нэлээд жил болсон юм чи өөрийн одоогаар гэж бодохгүй уралддаг юм байна гэж. Тийм. Гэхдээ нөгөө яг миний өөрийн үржлих бол биш л те. Тэр дундаас яг аммал адуу нь бол хонгор морь хурдан зэрд тэг аммал адуу нь 3 адуу юм байна. Бусд нь өөрөө. Тий. Ер нь бол анх бол нөгөө морь уял уралд хурдлуулаад амжилт гаргая гэж зорж орж ирсэн үү? Эсвэл бас ерөөсөө л анханасаа нэг юм хурдан адуу бий болох үржил хий гэж бодож ирсэн. Гүү. Би ч манай өвөө нэгдлийн адуучин хүн байсан. Өвөрхангай аймгийн 9 зүйл сумын бол Туванжав Авирмэд гэж хүн байсан. Тэгээд Туванжавын Авирмэдгийн ах トゥ 3 нэгдлийн одоо адуучин хонч хурчин байсан юм билээ. Тэгээ манай өвөө болохоор адуучин. Манай өвөө 10 охин 1 хүүтэй. Тэгээ одоо манай эгчнэр манай ах бүгдээрээ л залуу зандаа явахдаа нэгдлийн адуу малж байсан. Нөгөө айраг маргийн төхөлж өгдөг байсан тийм хүмүүс. Тэгээ 2013 онд би бас том хүү маань нэг 4-5 настай байлуу. 4 настай. Хөдөө эмээгэндээ очисон чинь миний хүү нөгөө адууны зүс ялгаж мэддэггүй. Тэгээ би тухайн үедээ бодож байсан. За ер нь одоо энэ эмээ өвгийн ач зээнээс адуу мал одоо тэр эмээг хадгалж явах нь бол одоо би чинь дээрээсээ 3 дахь том ачин л та. Одоо эрэгтэй талаасаа би л ер нь энийг голлох юм шиг байна. Тэгээ одоо миний хүү одоо заавал хөдөө гарах ч үт юм уу? Одоо адуучин болох ч үт юм уу? Тийм болох албагүй. За гэхдээ ядаж одоо бид нар бас энэ бүгдийн одоо энэ хийж бүтээж ирсэн юмыг таслахгүй байх нь зөв юм байна гэд. Тэгээ анх би энэ Сүхбаатар аймгийн Халдсан сумын угуул энэ хун агсны хүү одоо ганс бах гэ те. Энэ жил тэдний адуунаас ч улсад тэдний адууны ихтэй азраг улсад төрүүлчихлээ шүү дээ. Тэр айлын бас нэг охин надтай цуг ажилладаг байсан. Тэгээд ярьж байгаа хамгийн анх хүүдээ зориулж одоо хүүгээ адуун дуртай болох гэж анх тэгээ хурдаа худалдаж авч ялаа тухайн үедээ. Тэгэл би нөгөө багаасаа бас нөгөө морь малтай ойрхон байсан болооч тэгээ нөгөө тэр юу маань буцаж сэргээд гэх юм уу. Тэгэл адуунд орсон да. Тэгэл эхэндээ яг нөгөө хурдаа одоо наадмаар морь уралдуулах тийм хоббитой байсан бол сүүл рүүгээ нөгөө гүү мал сонирхоод эхлэнгүүт чи ер нь явж нэг яаж өөрийн гэсэн тийм хурдаа адуу бий болохгүй гэдэг юмр бол эргэлт цэцэлтгүй орсон л доо. Тэгэл эхлээл азраг авлаа, гүү авлаа. Тэгэл мэдээж одоо бусад бүх одоо энэ залуучууд хүмүүсийн адил эхлээл мэдээж сайн гүү гэж бодсон гүү маань сайн гүү биш байж таардаг ч юм уу. Тэ? Одоо мэдээж энэ одоо ямар ч салбарт маш олон төрлийн янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээд янз бүрийн гүү мал ихэндээ авч ирсэн. Тэгээд сүүл рүүгээ бас мэдээж энэ чинь зорж одоо хүсч тэмүүлж мөрөөдөж хийж байгаа хүмүүсийн чинь юм ингээд жоохон зөвөрдгөл байх л та. Одоо бол сайн гүүнүүд одоо бас өөрийнхөө чадлын хэмжээнд сайн гүүнүүд бас цуглуулж чадлаа. Тэгээ бас сайн азаргнууч бас гайгүй азархтай боллоо гэж би өөрийгөө бодож байгаа. Яг би бол яг араб гэхээсээ илүүтэйгээр англи талдаа илүү одоо сонирхолтой бас. Ер нь бол яг энэ англи адуу, thoroughbred адуу гэдэг бол дэлхий дээр угаасаа яг уралдахад зориулж бий болгосон адуу шүү дээ. Англи адуу гэдэг чинь тий. Тэр тэгээд ч тэр юм болоо. Тэр тал руугаа илүү судалж
азаргуудаа сонгож ерөнхийдөө авсан. Тэгж мундагч удамтай адуунууд авсан юм. Түрүүнээс хойш таны энэ малгайруу л хараад байгаа би. Тий. Нэг танил нэр харагдаад энэ ямар ч Энэ нөгөө Darley's Stud Farm гэдэг Англид байгаа. Тэгээ би чинь Ирланд ч явж исэн. Англид бол одоо би бас түрүү ярьсан дэлхий дээр бол дэлхийн хамгийн том одоо энэ адууны дуудлага худалдаа бол Америк Кинланд гэдэг одоо Кинландын дуудлага худалдаа гэж байдаг. За Англид энэ Европ талдаа одоо их газар энэ талдаа бол хамгийн том хамгийн их мөнгө эргэлддэг хамгийн үнэтэй адуунууд нь орж дуудлага худалдаагаар ордог газар бол Английн Totter Sales гэдэг үү. Английн Лондонгоос нэг 80 майл 90 майл байдаг хаа. Яваад байдаг нэг Англи одоо яг манайхаар одоо үлзий торол 61 мэг гэх юм уу Newmarket гэдэг Английн адууны одоо цөм суурин гэх юм уу? Одоо тийм тэр нь ерөөхдөө байд. Тэнд Totter Sales гэдэг одоо Английн дуудлага худалдаа тэнд болтыг. Тэгээ сүүлийн 3 жил ер нь очиж оролцлоо. Одоо тийм Монголоос. Тэгээ яг хуу тэх явцдаа нөгөө одоо тэнд чинь нөгөө эйжентууд одоо энэ чинь бас намайг бас нөгөө Английн том зүчээ үржлийн газруудаар оруулна. Тэгээ энэ өнгөрсөн жил бид нэр Darley's гэдэг институт юун дээр юугаар очижсэн. Энэ дээр болохоор Дубай тий одоо үр төлөвийн амжилтаар дэлхийд 1 вэ 2 тэрмэлж байгаа. Одоо ч Франклин 2 ч бэлгэлжлэл яваад байгаа. Тэгээ Дубайгийн тэр нөгөө сурчлагын малгай гэх юм уу? Одоо нөгөө нэг гифт өгдөг шүү дээ. Тэгээ Дубайгийн тэл тухайн үед энэ чинь одоо Champions гэдэг чинь одоо аваргуудын эцэг Champions ярих. Одоо тэр жилээ Английн аварга болсон юм уу яасын төлөөд нь энэ чинь зөндөө төлнөл Англи Европын аварга болж байгаа. Тэгээ ийм алга. Тэгээ надад одоо базарнуудаас нөгөө Английн аварга ээжтэй тэгээ Дубайгийн төл одоо бас азрахтай болохоор тэгэл бас өнөөдөр бас зорж энийг өвсөн. Тийм зориуд байна ялт чи. Тэгээ бас яг хэрэгээ олонлоо. Би бол ингээл хараад хэлээ. Тийм. Олон газраар явсан юм байна. Олон сайн азрах цуглуулсан юм байна. Сайн гүнүүд цуглуулсан байна. Тэгэхээр удахгүй бас энэ хавьяас одоо хам өгшөөгшл гэдэг юм уу? Одоо юу танаа фермич нэр юу юм бэ? Үржлийн фермич. Яг хоо бид нар би одоо сайн шийдээгөл байгаа. Одоо хаанхшин стад гэдэг нэг тийм юу бий болох мөрөөдөлтэй байгаа. Тэгэхээр одоо яг одоо бол бий болчихоогүй. Одоо яг хоо тэгээд одоо босод Монгол олон үржүүлэгч нар байна. Тэдний л адил тэгэл одоохондоо бол ингээл үржлэгийг аваад. Тэгээд энэ нэг тодорхой төвшөнд очсны ар дээр тийм үржлийн газар болж хувирах болов гэж бодож байна. За тэгээд сураг тавиад төлн сайн хурдлах болоо гэж бодоод энэ тим азрагныхын төлөө хурдлах болоо гэд бас нэг хэдийн нэг хазар гарчлаа тэгээд чимээлэлээжээ. Тэгээд энэ Альси одоо яг энэ удаагийн хотлоогийн энэ удаагийн ярилцлага бол ингээд өндөрлөж байлаа. Аха. За баярлалаа. Тэгээд танаа хамт олонд сайн амжилтсая. За эхний бэлэг маань энэ хөдөлмөрний хэмрэн харцаг байгаа. Оо ямар гоё. Аха. Хамгийн гол нь энэ нөгөө яг бүр эртний одоо манай түүхэн сурвалжид байгаа алдаа мадаггүй, үг үсгийн алдаагүй, утга зүй алдаагүй. За баярлалаа. Бэлэг авдээ. Харин тийм. Энэ сахиус морины сахиус. Морин хурдан сайхан байх болох гэдэг. Манай блогийн ивент тэтгэгчээр хамтран ажиллагчаар TRM брэнд ажилладаг. Тэгээ өнөөдөр амралтын өдөр дээрээс нь нөгөө цагаагаар өгөөд бид нар өглөөр тарсан учраас бэлгээ авч чадаагүй. Малын имээс онгоо уусан. Бэлгээ одоо танд гардуулж өгнө, араас нь авчиж өгнө. Тэгээд бас мэдрүүлгийн урилга хүлээж авч хамтарч амралтын өдрөө биднээс өрөөсөнд баярлалаа. Баярлалаа. За тэгээд та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Тэгээд олон бас ийм нөгөө үржил хийж морины төлөө хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийг бас урьж оролцоолоорой гэж хүсье. За тийм хичээнэ баярлалаа. За баярлалаа. За амралтын өдрөө аятахтаа өнгөрүүлээрэй. За баяртай. За баяртай. Манай энэ удаагийн зочин Өвөрхангай аймгийн 900 сумын угал скватрын дэмчиг уяач оролцлоо. За уяач гэхээсээ илүү бас хурдан адуу үржүүлдэг, хурдан адуу бий болгож байгаа маш сайн удамтай дэлхийн мундаг топ азрагнуудыг цуглуулсан юм ажилсан хөдөлмөрч юм залуу байна. Тэгээ өнөөдөр энэ хүртэл хүүтэн сэр өнгөлгөөр энэ хүртэл зорж ирсэндээ сэтгэл хангалуун байна. Айлсан ядаа хариуцлагынхаа дугаарыг энэ үргэж жаргая. Дараагийн дугаараа бүгдөө дахин уулзаж айлгсангээ адуу харцгаая. Баярлалаа та бүхэнд.